Стеберэнийхээ ах их нартай баярлаа. Төрсөн өдөр юм байна. Squid Game болохоор миний хувьд би Squid Game-уудад зөвхөн кинон дээр анхаарч ирсэн. Харин одоо болохоор яг өөрийн боддоор ижих хэцүү юм байна. Яаж ч юм мөсөн одоо яг мөсөн дээр юм готокон дээр явах л маш хэцүү яг гин зогсонгоо тэгээ гулгаадсан. Би одоо энэ мөсөн готок дээр 2 дахь удаага гулгаж байна. Тэгээд амар гоё юм байна. Яг гэхдээ мөсөн готокоор гулгаж сурвал амар гоё санагдлаа надаа. Би ингээд анх удаа энд ирж гулгаж байгаа. Тэгээд айгуу гоё байна. Тэгээд анх удаа гулгаж тэгээд сурсан өнөөдөр. Надад гоё сэтгэл төрсөн. Ара энэ нөгөөтэй тэр дөрнөөд нь илүү дээр бас хүмүүс нь бас гоё сайхан сэтгэлтэй байсан. Тэр нь гоё юм гэж хэлээ. Би Ожигт нэг тоо. Ожиг гэж бодог байхгүй. Чи оод исэн. Тий. Гоё Лүлгэний батад байлээ. Тий. Гоё исэн. Өвөл болоогоод хүмүүс ингээ энд хайлахгүй байгаа сонирн байна. Яах ирээд үнэхээр гоё талбай байсан. Squid Game-д нь оролцоод дан чожиж чадаагүй ч Roblox-ийнх нь гоё байсан. Roblox тоглодог болохоор үнэхээр гоё байсан. 4 жилийнхээ дамжин төсөё. За гоё байлаа. Зохион байгуулалт нь бас гоё байлаа. Тэгээд бид хоёр уг нь өнөөдөр өглөө гүүн гэж ирээд тэгээд өнөөдөр гулгамаар санагдаад орсон чи харин энтэй таарчлаа. Тэгээд гоё наа яварчсан. Гоё наа гоё. Squid Game-ийн юун дээр орж харж чадаагүй л дээ. Гэхдээ бол нөгөө Squid Game-ийн тоглоомыг эндээс харахад бол гоё байсан. Тэгэхдээ зөвхөн кинон дээрээс л би харна гэж боддог байсан. Гэхдээ сая энэ дээр ирээд боддоор харсандаа их таатай. Энийг би нөгөө нэг хуурамч мөс гэж бодож байна. Хиймэн бэзээр бүтээгээд ийм байц үүсгэсэн болов гэж бодож байна. Нэг өдөр ч одоо ангийнхантай тоглох үнэхээр гоё байсан. Манай ангийнхын ихэнх нь ингээд ийшээ тоглоо. Тэгээд анх надад зааж өгч исэн манай ангийн хүүхэд байгаа. Зааж тэр яваад өглөө л дөө. Тэгээд Squid Game-д оролцоод яг би яландаа гэд өөртөө итгэлтэй байсан ч гэсэн ялч чадаагүй. Гэхдээ дараа нь эрхийн бичиг авч чадсан. Надад л ингээд би ер нь мөсөн дээр голгож үзээгүй байхгүй. Тэгээд айгаа гоё байсан. Тэгээд ингээ амар сонин санагдсан. Тэгээд дөрөвд бол айгаа гоё. Хамгийн таалагдсан нь бол Лабобо.